Батайхан барилдаан ч одоо золгооноос уу. Гэхдээ хүүхд тогтоо баруун алдчих чаддаг. Баруун үлээ. Тий. Тэгээд ашаагаа тавиад баруун бараггүй давуулдаг. Давуулаад гэдэг найр төртэй байсан. Баруун талаараа бараггүй давуулдаг Батбаатар ачи гэдэг үг юм. Эрхэм хүнд үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Гүндүгөө яриа нэвтрүүлэг шинэхэн дугаараа Аранга аймгийн Батцэнгэл сумын Баян уулуугийн Хууран даваа гэдэг газараас та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Аранга аймгийн Батцэнгэл сумын харьяатөх Монгол улсын начин Галуудархын Батбаатар морилон саатаад байна. За начин тарган давтаа сайхан зусч байна та. Оо сайхан. Сайхан зусч байна. Сайхан. Сайн явж байна уу? Сайн явж байна. За Сүргэмэл тарган сайхан байна уу? Оо сайхан. Манай нутагчийн жил хонд мэд сайхан орсон, зуншлаг сайхан, гол усан затглан сайхан зун болж байна доо. Таны аав бол одоо сайхан аймгийн зан султаа. Бүх хүн бас сайхан морь үйдэг уяач хүн байсан юм гэлээ. Тэгээд танахныг бас ингээд удам судрыг нь сураглаад үзэхээр таач бас тийм шарлувсан дорж тааж гэж тааж гарлын улсуудтай бас ураг удмын хүн гэлөө. Тэгээ манай аав чинь Аранга энэ хайрхан сумын 65 багийн хүн л дээ манай аав. Аа. Тий. Манай ээж ч одоо энэ Батцэнгэл сумын манай энэ Баян уулуугийн агт гээд энд төрж өссөн манай ээж. Манай аав чинь бол одоо энэ аймгийн 5 дугаар морь тороо цэргийн алба хааж байгаад энд аймгийн 5 дугаар морь torооны актыг энэ агтын аманд хариулдаг тийм малдаг Адуучин байсан. Адуучин тийм цэрэг байсан. Аа. Тий. Хайрхан сумаас аймагт цэрэгддэг гэж ирээд. Тэгээд манай ээжтэй одоо энэ нутаг оронд танилцж энэ нутаг оронд амьдарч тэгээд энэ нутгийн хүн болсон л доо ерөнхийдөө. Аа. Манай ээж үл энэ манай ээжийн аав чинь Содуу гэж Содуугийн ямбуу. Тэгээд энэ айлын ганц охин. Аа. Манай аав чинь бол Пүргийн Галуударх гэж. Тийм аймгийн цонцолтой. Тэгээ би тэр хүний 9 дахь 10 дахь хүн болж өссөн юм да. Дээрээ хидах хэдий ихтэй та. Би дээрээ 5 ихчтэй 3 ахтай. Аа нэг хамгийн том ах маань өргөж авсан. Ингээд 4 ахтай. Оо. Тий. Тэгээ би айлын 10 дахь хүүхэд нугамаа. Айлын баг хүн нэлээ. Ирэх танх өссөн болов. Гэхдээ одоо тэгээд намайг бол манай аав их эрхлүүлж одоо тэгж нэг өсгөөгүй. Аа. Тэгээд одоо дээрээ 3 ахтай, 4 ахтай тэгээд одоо хөдөөний малчин айлын хүүхдүүд тийм эрхлэх завч байхгүй, жоохон багтаа бол яг би эрхэлтэл байсан баг. Бидээ ортлоо. Ер нь бол тэгээд хөдөөний хүүхдүүд ямар амьдралаар мал идэ, түлээ ус тас гээл одоо тэгэл аав маань одоо ээж минь одоо бид нарыг тийм сайхан хөдөлмөр хийлгэж хүмүүжүүлж өсгсөн дөө. Таны аав ер нь аймгийн зан солыг хаанхын ямар наадмаас өртсөн хүн байдаг вэ? Манай аав аймгийн зан солыг аймгийн нэг тойргийн барилдан болсон юм гэлээ. Аа. Тий. Тэгээд тэнд аав тойргийн барилдаанд өрөлдөж аймгийн зан сол аваад аймагт бол ерөнхийдөө олон жил барилдсан юм байна. Тэгээд бас хажуугаар нь манай аав чинь барилдахаас гадна моринд их дуртай, морь их үн. Жороо морин тус их дуртай. Жороо морь унах дуртай. Жороо морийг бас эдэлж бас нэг сайхан имтлүүлчих тийм аястай морь уяхаас гадна тий. Тийм сайхан хөгшин байсан юм аа миний. Энэ одоо миний яг төрж өссөн нутаг байгаа. Манай Аранга аймгийн Батцэнгэл сумын
Баян уул багийн элэстэгдэх газар. Аа. Энэ одоо нэг их улаан гэж хайрхан чинь. Энэ баг улаан. Аа. Тэгээд тэр урагшаа хойд тархинд, урд тархинд гэдэг. Тэгээ өрөө нутаг. Тэгээд одоо булгуултаа үргэлжсэн энэ Томын таг гэдэг. Аа. Булгуу уулын зүүн хойд өдрүүл байж тийм ч тийм. Булгуу уулын зүүн хойд өдөөс ингээл үргэлжлэл байж байгаа. Аа. Энд чинь нөгөө элэстгээд. Тэгээд одоо эндээс их тамир харагдаж байгаа. Тийм аа нэг тамирын бол тайхар шолоо. Тайгарч болов яргаатын ирүү. Улаан толгой Тэгээд гэдэг. доошлол тий. Агтын ам. Тэгээд цаашлах юм бол баян цагаан болоо. Баян цагаан тамирын гол чи яг ингээл буугт гээл ингээл танаа нутгч яг ингээл залгаа байгаа шүү. Нэг доор. Тэгээд энд чинь 83 он намайг 10 11 настай хөвгт багчаа. Гард магнагийн киног хийж ирсэн шүү дээ. Аа. Зураг авалт хийгээд би жоохон хөвгт. Яг энд. Яг энд. Тэгээд далаа цэрэн гэдэг бүх одоо эндээс чинь нөгөө хоёр торгоч сэрвэн дээрээ ингэж мөрлөж хоёр тал руу нөгөө бүсээрээ холбоод тэгээд тэр овоон дээр авч гарч ирээд Тэгээд тэр ч одоо яг энэ доотлоос эхэлж үрээд инээд гарсан байх гэдэг юм тий. Би тэр канондор нэг очиж морьтой очиж нэг зураг авалтанд нэг очиж ийсэн. Жохон. Тэгээд манай нутгийн хөгсчүүлийг тэр нэг зураг авалтанд оруулна. Аа. Сайхан малгай дээл хувцгаан сөөрхтэйгээ очино. Тэгээд манай аавын үеийн хөгсчүүл. Тэгээд одоо энэ Гард магна канондор манай энтгийн хөгсчүүл бас их зураг авалтанд нор сайхан Дүрээ мөнгөлсөн тийм сайхан канаа байгаа нөө. Энэ даваагийн чи одоо тэгээ ямар даваа гэдэг юм бэ? Энэ одоо хууран даваа. Аа. Энэ урдлынх нь тархинтын даваа гэдэг. Аа. Таны хувьд одоо яг бүхний амьдрал руу ер нь хувь заяагаа холбосон үеиг үйл аль үе вэ? Таныг одоо энэ Монгол Улсын хөдөлмөрийн баатар Говьяд Тамирчин Дархан авраг өс хоёр аврагтай одоо 10 жилийн нэгэнгийн хүүхдүүд гэдгийг бол одоо хангах бас мэддэг баг тийм ээ. Тий би одоо энэ баян уул энэ Томлоо тамир хуршуулгатаа 1-р ангид суугаад 8 төгссөн. Манай авраг өс хоёр авраг маань Бацангилд төрсөн шүү дээ. Бацангил суманд төрөөд Бацангил суманд 1-2 ангидаа суугаад 3-р ангидаа манай энд шилжиж ирж ирсэн. Тий. Тэгээд битүүрийн 7-р анги хүртлээ нэг ангид суралцсан да. Тэгээ 8-р ангидаа авраг маань Чулуут руу шилжсэн. Одоо аврагын бэлэг жомцгой чинь бол төрийн алуу гашдаг хүмүүс чинь. Тэгээд Чулуут суманд 8 төгссөн. Манай энэ 7-р анги хүртлээ байсан үсэг авраг төрний. Тэгээд аймагт 10 төгсөө. Тэгээ аймагт 1-р амжилт хоёулаа 2 талаас очиод. Тэгээ энэ оршууллын сургуулиас одоо ер нь цолтой бүххийн хин төв. Одоо яг энэс чинь манай аврагч нь бол энэ битүүр чинь нэг ангид байсан шүү дээ. Энд чинь 4-5 жил суусан шүү дээ. Өсгөө авраг байна. Тэгэл би байна. Битүүр л. Тэгээд энэс чинь манай сургуулиас чинь Цэнчүү гэдэг нэг манай нэг доотлын ангид байсан манай нэг найз байсан. Тэр уул нэг сайн бэлтгэлийг сайн барилдсан бол нэг бас гайгүй сайн барилдчих залуу байсан. Тэгээд хөдөө одоо энэ малтай хөдөө байгаа л да. Өөрөө жоохон сонирхолгүй юу? Хойргонсоор байгаа л тэгээд уул нь аймгийн авраггаар ороод эхний 3 байр майранд орчдөг бас чөлөөт үндсээр гайгүй сайн барилддаг гэсэн. Одоо тэгээд хөдөөнөө нутагтаа амьдарч байгаа да манай тэр найз чинь.
цэндэж өгөхөд. Бас биер том шүү. Мөнгөөс том шүү дээ. Төгөл мангар юм шүү дээ. Ирүү түүш мөшин том шүү дээ. Гар марвал аригчаагаас том гартай шүү дээ. Төгөл амар юм шүү дээ. Аригчаах энэ төр чи гар марав амар шүү дээ. Өө цэжүүгээл хин аригчаа мөнгө хоёр аригчаа бол бүр сайн мэдчих мөнгө хоёр. Одоо та нарын үеийн чинь нөгөө аймгийн хур царцлан алдарт буян багшийн шавнар байх гэдэг байдгүй. За ер нь буян багшийн шавнартай бид нар анх намайг 4 дугаар ангид байхад инк холд гээд төвшрүүлэхээс манай нэг биеийн тэмрийн багш ирж ирсэн. За. Тэр хүн ерөнхийдөө нэг 7-8 дугаар ангид байхад бид нарыг энэ бүхий секц дугуулan хичээллүүлдэг. Анх ер нь бол инх холд өгч бид нарыг цэнчөө байна, би байна, одоо өсгөө авраг байна. Бид нарыг инх холд өгч анх бас нэг бүхий мэх эрдэм зааж исэн. Хамгийн анхных тий. Тэгээ манай биеийн тэмрийн багш Ядам Сүрэн гэж манай биеийн тэмрийн багш байлаа. Тэр өгшин бас бид нарыг их спорт тоглоомоор их хичээллүүлдэг. Сакс, волейбол, өнгө атлетик. Суурийг бас их бэлдчихсэн хүн шүү. Тийм үү. Тий. Тэгээд бид 88 онд 8 дугаар анги төгсөөд би чинь нэг темс син сургуульд орно гээд. Энэ Төв аймгийн нэг Алтан болгийн. Тэгсэн манай ядмаа багш инх бол төгшөөр намайг тэгчихсэн. Чи тэр сургууль мургуул хэрэггүй. Аймаг руу 1 дор 10 жил мө 2 дор 10 жил рүү яв. Чи наа бэлтгэл сургуультай хий. Тэгээ би 9 дугаар ангид аймагт 1 дор 10 жилд очоод 9 дугаар ангид ороод манай буян багш чинь тэгэхэд аймгийн биеийн төвийн сурт хорооны үндэсний өвчлөө төвхийн одоо нөгөө хүүхдүүдийг бэлддэг тийм багш нь байсан. Тэгээ буян багштайраа өсгөө авраг манай даш цэрэн манай ангижив начин тэгээд цэнджив гээд одоо манай нутгийн нэг сайхан залуу байгаа. Бид нар тэнд буян багштайр тэгэл ерөнхийдөө тууштай хичээлсэн тий 2 жил. Та ч одоо тэгээ хүүхэд байхдаа бүхөөс гадна бас нөгөө хөнгө атлетик дугуйн спорт энтрээр бас тэнцээ орлоод ордог байсан гэж. Яг энэ нөгөө 8 дугаар 7-8 дугаар гэдэг чинь аймгийн аврагч болно шүү дээ. Тэгэл яг ч угаасаа л нэг хэдэн хүүхдүүд гүйлгээл урд ирсний 400 200 100-гүй ядроод исэг шийднэ гээл ядмаа хөшл аваа явж байгаа юм чинь. Тэгээ аймгийн аврагаар л орно. Дугуугаар би бас нэг ороод нэг аймгийн аврагыг төрүүлсэн. Тэгээд улсын аврагт нэг явсан юм аа. Тэгээ багш жоохон намайг чи одоо нат тугуумууга одоо болно. Бөхөрөө жоохон явдаа гэж буян багш намайг чи нэг л чиглэлээр явах хэрэгтэй шүү гэдэг. Тэгээд би ерөнхийдөө багштайраа бэлтгэл сургуультай хийсэн тий. Тэгээ бөхөр хичээлээд ер нь амжилт гаргаж эхэлсэн үе одоо анхны тэмцээн уралдааны медаль төрөө зүргээд ярих юм бол энэ анх одоо аймгийн аврагаар л 88 онд инк бол төгш маань авч ороод аймгийн авраг болж байгаа шүү дээ. Хүүхдүүдэд тэмцээнд нэг ороод нэг жудаагаар 71 кг гэж байсан. Тэр нэг анх төрүүлж ирсэн. Чөлөөт болохоор 2 дугаар ойронд ороод 68-д барилдаад. 2 дугаар ойронд ороод. Тэгээд тэр жудаагийн нэг аймгийн аврагаар төрүүлчихэр чинь нэг бас нэг уралдаан тэмцээнд бүс 5 аймгийн бүсийн тэмцээн гэж болдог. Тэрэнд яваад тэр булганы нэг манай жингийн нэг өндөр шар залуу байсан юм аа. Тэрнтэй хоёлоо хин ялсан улсын аврагт орно шүү дээ тэр ч одоо тий. Тэгээд би ялагдаж жудаагаар анх тэгж барилдаж ирсэн. Тий. үндэсний бүхэд үндэсний бөхөр бол одоо манай аймгийн нөгөө идэрчүүдийн улсын аврагч болно шүү дээ. Идэрчүүдийн улсын аврагаар нэг 17 18 наснда би чинь
тойргоор барилдаа, тойргийн барилдаан болоод 1-2 жилээс ороод 10 дугаар ангитай багт. Тасцэрэн битээр ихийн давсан төрүүлнэ гээд аймгийн авраг төрүүлэх гээд байгаа шүү дээ. Аа. Тэгээд би тасцэрэн унсаа. Тасцэрэн чи. Угсаа дийлэхгүй унж байгаа. Аа. Манай дашаачин бас нэг ийм нэг уян тийм нэг хурдтай хүүхэд байхдаа бас нэг тийм сонир барилдаатай хүүхэд байлаа шүү дээ. Аа. Тэгээ 2 дугаар ойронд ороод тэгээд байж байсан багш маань тэгж шүү. Чи улсын аврагт яваа шүү. Үндснүүх юм. Би 2 дугаар ойронд орсон чи болж байгаа юм уу гэж гэсэн чи. Яг. Тасцэрэн чамаас нэг ах нас нь болохгүй. Нэг ах л да манай. Тэр аймгийн аврагаар явах тэгэл бид нарыг чи оруулчих байгаа байхгүй. Хүүхэд байсан юм чи. Тэгээ үндснүүхээ улсын аврагаар том наснд аймгаа төлөөлж явж байгаа 90 онд. Тэгээд том наснд би бага наснд манай энэ Мөнхтлаа гэдэг аймгийн зам байгаа шүү. Тий. Мөнхтлаа чинь бага наснд юм. За. Тэгээд анх улсын аврагын тэмцээнд Улаанбаатар руу очиж барилдж байлаа 90 онд. Очсон өдрөө очныхоо маргааш нэг хоршоол нийгэмлэг дээр болдог байсан. Тэгээ очиод тэмцээнд орлоо багш маань чи бас тэр чи бэлдэж авч очиж байгаа юм чи. Эхний өдөр 6 тойрог явсан чи би 3 унтдаг. За. Тэгсэн чи багш би чи ингээл багшийг хараад анзаарч байгаа юм чи. Тэгсэн нэг сэтгэл дундуур байх шиг байна. Ерөнхийдөө чи яагаад ингэ бие бариад байгаа юм гээл. Анх нөгөө тэр олон хүүхд дотор том тэмцээнд орж байгаа хөдөөнөөс ирсэн хүүхд чинь бас жоохон бэргээл. Тэгээд маргааш нас нь аваагаагүй би тэрврээд сайхан барилдж жагаад тэр тэг чинь 17 18 чи манай 90 онд чинь нод гэрэл заанд хөрүүлж ирсэн. За. 2 дугаар ойронд энэ хөвсглийн лавгсөрн гэдэг нэг манай үеийн мас чин ихтэй нэг том битэй залуу байсан юм аа. Хөвсглийн лавгсөрн гэдэг. Яг 3 дугаар ойронд нэг хатан сайхан очив. Дорногоо. Эднэр чи ордог юм байна. За. Тэгээд жам бүрв начин. Тэг чи 4-т орлоо 5-т орлоо. Тэгээ би нэг 6 дугаар байранд ороод чи мөнх талаа их сайн барилдсан. Бага наснд. Тий. Мөнх талаа чин тэг чин 4-т орлоо 3-т орлоо. Тэгээ багаараа манайх чин нэг ихний 5-д ороод тэгээ багш заад 2 сансныг утгах сайн барилдлаа. Гэт бас урам өгчлээ багш маань. Тэгээд тэр ихний өдөр нэг 3-4 онсонд л багш би чи бас тэр чи бас тэгэл болохгүй ч болохгүй шүү дээ тий. Нэг хүүхэд юм чин тэгэл хүүхэд байсан тэгэл алтан ном тийм ээ. Ном тий. Яг хүүхдээ тэгээд ерөнхийдөө чадлагаа ярил барилдсан та хүүхэд багт тий. Нэр чи номхон юм багч байна. Тийм юм бэ. Сайхан зогсдог юм байна. Тонхчод байхгүй амар юм. Тий. Мор унахт ер нь сайн гэж. Энэ нөгөө 5 цул мол салдаг гэж байгаа шүү дээ. Одоо бид нар чинь нэг бас хөдөлгөөн багтай сакс макс юу бодгоо хүмүүс л мор унах чинь бол бүх булчин ажилтдаг гэсэн. Тэгдэг баг тий. Дуугаас манай энэ хөгсчүүл уртудаа насалж ирсэн морь. Тэгээд 100 тэр нөгөө нэг махаа ол идэхгүй тэгэл нэг борц цагаа идэгээл тий. Тэгэл тэр нь мацаг байсан юм шиг үл. Тийм юм шиг байгаа. Мацаг өртдөг тий. Тэр одоод гисээ амраага тий. Таны суул сайн байсан уу? Суулт гайгүй тэгэл. Хий сууж ирсэн юм гэдэг нь.
тагч 270 тавтаад гэсэн үстэй. 30 мөчээр л Тэр чинь л одоо нэг Монгол 300 суугаад лөө. 290 лөө. 60 маар хацаас. Гөөс цааш 200 төрөөс яриад 290 мөр цаас гэдэг болтгоо. Харин яг нөгөө 60 70 гэж суулгацсан юм шиг л. тэр шамааг нэг хуурдаг шиг л уурсан байж. Даахгүйсэн. За гарчаад гараа амраасаад агаар авчиж аваад ирсэн. Ороод ирсэн 290 зүйлөө. 95 чийцээ Тийм байсан. Таталтан дээр. Тэг хүн тэгээд сонио багш тий. 250 гээл 260 суулгах чарч мэдгүй суулгаж байгаа. Сон юм. 10 жилийн төлөвлөхгүй. Ер нь хүүхэд байхад таны одоо яг үндсэн ном их гэвэл ямар мэх байсан? Хүүхэд байхад одоо энэ манай инх болдогш. Инх болдогч өөрөө чөлөөт юм бэл. Тийм ерөнхийдөө нэг шинжин дээрээс хонгоцдог, баруун хөл толгой гадуур дотуур авдаг. Тэгээд нэг хаваас нэг гутгадаг, морддог, тэмэрхүү мэт таачсан. Би гэхдээ ерөнхийдөө хүүхдээ байхдаа бол нэг жоохон хонгоцдог, хөл авдаг, аймгийн аваргаар улсын аваргаар байхдаа тэмэрхүү мэтнүүдтэй байсан шүү ер нь. Тэгээ 10 дугаар ангиа төгсөө таа чинь цэрэгт яваад өгсөн юм уу? 10 дугаар анги төгсөөд одоо манайх яг энэ элчтийн шодууны энд байсан. За. Тийм манай ама авч 9 дугаар ангид багт бурхан болцсон юм аа. Тийм үү. Тэгээ энэ муу ээж маань яг хөтэ тэгээ өдөө идэм малтай. Ах нар чинь тусдаа гараад ингээд ажил амьдралгээ явуулсан тэгээд бас хадлан тариа ус тас мод төсөрөтл нэг мэт 10 сард цэрэг татлах болсон. Тэгээд цэрэгт явсан. Цэрэгт явсан буян багш маань наваг нөгөө тэргийн татлахын дээр ирсэн. Чамаг одоо тэр 300 хэд хүлээ тэр тийш намайг хөөрлөөд тэгээд тухайд манай нөгөө жавхан төгс гарцаг тэр чөлөөтэй нөгөө баясаа өгшид баясгалан багшид манай яранган байсан шин. За. Тэд нарыг дээр ингээд чи ингээд карантин дуусаад очие шүү. Тэгээд очиод өргөжлүүлээд тэнтэй бэлтгэл сургалтаа хийгээрэй гэдэг. Тэгээ нөгөө зэрэгт маргааш өглөөнөөс нэг чиз үнчээ. Найзуудтайгээ жоохон бас ороотоод өглөө онгоцноос хоцроод ховдын 224 гэж ангир хөвөрлөгдсөн. Ховд руу хөвөрлөө. За. Ингүүтээ гүйчээд багш хэлж байгаа байхгүй. Бичлээ. Багшаа хоцорсон чинь энэ ховд руу явах гэдэг шиг байна гэдгсэн чинь. Чуулч чи одоо яагаад ингэж байгаа? Явахгүй шууд онгоцноос хоцроод тэгээд тэгээ намайг дэлийн сэргэлэнгийн 0.16 гэдэг. Тийш явах хөвөрлүүлээд. Тэгээ сонгоны 0.10 гэдгээр ингээд би 2 жил зэрэг албаасан та. Одоо энэ био комбинат байна. Тэнд 2 жил зэрэг албаасан. Цэргийн амьдралын адал явдал, цэргийн амьдрал тэгээд ямар хон өнгөрсөн 2 жил. Цэрэгт яг хөө тэгээ сайхан штэ тэр чи очоод тэгээд цэрэгч одоо сайхан тэнд ч одоо тэдлийн оны ах нар байна, манай онжууд байна. Тэнд чинь одоо тэгээд жинхэнэ нөгөө олон ирчүүд дотор тэнд чинь бас сайхан хүмүүж штэ. Хүмүүжил олно, хөдөлмөр олно. Тэгээ манай ангийн нэг авраг шалгаруулах үндэсний өвхийн барилдаа ингээд 11 сард болдгийн. Тэгээд яг хөө тэрэндээ барилдсан төрүүлээд тэгээд нөгөө айрмын авраг гэж болдгийн штэ. Алдар нийгэмлэг дээр. Тэрэнд нь манай ангийн нөгөө захирагч Авгаан царин гэдэг дуранд байсан. Тэр нь тэмцээнд ороод үндэсний өвхийн тэнцэн шалгарсан нөгөө залуучууд очдөг юм. Тэгээ тэнд очоод шагналбаранд орж чадаагүй. Ер нь бол. Тэгээ дараа нь харин тэр чөлөөтийн армийн аврагч болоод тэрэнд нь 74-т ороод 2 дугаар өрөнд ороод тэгээд нөгөө жавхах баясаа өгч эднэр чинь намайг нэг бас нөгөө багш маань загтсан байсан юм чинь нэг залуучуудын улс аваргаар ороод тэмцээнд оруулна гэдэг нэг бэлтгэлтэнд хэд хоног хийлгэж яагаад. Тэгээд би чинь нөгөө манай ангичууд тэрүүгээр ирсэн байгаа шүү дээ. Нөгөө оюутан болоод ирсэн. Тэгээд
цэрэг яг гадуур найз нартайгаа бас нэг ганц 2 хоног яваад тэгээ нөгөө багш нараас хайгаад буцаад анги руугаа шууд хатуусан суугаа явчих. Тэгээ яг цэргийн ангид нэг 2 жил сайхан алуу хаагаад 92 онд энэ намар халагдсан. Манай аранга 70 жил 93 онд болсон шүү дээ. Тэгсэн 6 сард би нэг аймаг орчоод явж ирж багштайгаа таарлаа. Одоо энэ бэлтгэлд гар энэ майдэр чулууны энэ л бэлтгэлд гарч байгаа. Чиний хэд хоног сайхан бэлтгэлд гараад. Тэгээд дун наадам дараа барилт гээд багш тэхгүй юу? За тэгээ багшаа би нэг ажил төрлөө янзлчаад нэг ирээд нэг 14 21 хоног гарьяа гэдэг. Тэгээд ирээд нэг өөр зургийн ямиг янзлчаад нэг очсон юм багш дээр. Очоод нэг 7 онцоо. Тэгээ эргэж ирээд явахсан бас энд ажил болдгоо. Тэгээд хэд хоног байж байгаа 70 жилээр очиж барилтаа. Манай аймгийн 70 жил тэр жил нэг жоохон бус бороо ихтэй жоохон үертэй байсан. За. Тэгээд энэ очсон бүртгүүлчээд багш боён багш бүртгэхийн ингээд хөлийн цэцүүд бүртгүүлж явжсэн. Манай бүх барилт болоогүй хотоос атуустай улсын цолтой бүгчүүд ирж байгаа л гэд хүлээл гэдсэн. Балжаа авраг ирсэн байсан юм аа. Тэгсэн Бат Эрдэнэ авраг тэргүүтээ их олон бүх ирсэн. Манай аймагт 70 жил ирж. Тэгээ багш маань нэгийн даванд явахдаа би тэгээ нэг тухайн үед нэг сумын зантад харчихсан. Би ч залуу хөөс юм чи. Тэгээ хоёр нэг давчаа үйжсэн. Хоёрын даванд одоо манай Ванчиг цэрэн начин. Дулмсар нэчингээ ах. Тэгээ Ванчиг ахтай хоёрын даванд таард. Тэгээ Ванчиг цэрэн гоч тэр үед нэг одоо нэг 30 жилийн өмнө 40 гарантай л хүн. 76 оны начин шүү дээ. Тийм үү? Тий. Тэгээ Ванчиг ахаар хоёр давчаа байжсэн чинь. Дашчам согч намайг аваад. Цэрэгт явсан уу гэж хэлж байна. Ам авахаас өмнө яваагүй л. Сайхан хүү байна чи. Шаваа болгоно. Би ч дотроо мэдээд байгаа байхгүй. За аав гараад шаваа болгох гэж тодорхой. Тэгээд гарч ирэл нөгөө барилт нь шүү дээ. Урдаас нь жоохон гар чанга шинжиг минжигийн ухаал яасан чи. Чи хөө цэрэгт явсан юм уу яваагүй мө гэсэн. Явсаа. Ирээд 2 жилийн цэргийн алуу хаачаад ирсэн гэсэн чи. Хотолч тоох явахнаа чи гээл. Уурлаа намайг зал хавирдаг байхгүй юу? Чинь хавирдаг юм билээ шүү. Тийм үү. Даашгүй өгч чинь. Тэгэхээр би явах тэр чинь настай юм чинь тахимтдсан чинь тэгээ унсан. Буян чи шавнараа хүмүүж үлэг байна. Буян багш. Окей. Орон халанцоо жоох үг яал. Манай чулуутын зундын зан гэдэг. Улсын зан зундын гэж хүн байгаа шүү. Тий. Тэр хүн намайг тэгсэн юу гэж. Чи намайг дууд чи хинэ хөөгдөг гэж байна уу? Танаа хинэ хөөгдөг чи гэдэг чинь. Би энэ гал удрах гэдэг хүн хөөгтэй гэсэн. Чи галын хөөгтэй юм. Би танаа автаа чи их юм найз. Бид их найзууд байсан. Тэгээ би ч санаад ч орсонгүй. Най манай аав ил найз юм баг. Зундад данач бараг л анхаарч байгаа юм чи тэгэж. Тэгээд би чи 4 даванд Бат Эрдэнэ авраг иртмээс Бат Эрдэнэ авраг наваг нэг авчаасаа. Бат Эрдэнэ аврагын нэг шинжигэн нөрөөд үзчих юмсан. Гэдэл бас нөгөө бас нэг давтгууч гэсэн тэр үнийг тэ барилдаж үзмээр шүү дээ. Барилдаж үзчих юмсан. Дотроо бодоод явам л да яг. Тэгсэн зундын зан намайг Бат Эрдэнэ авраг эднэр ингээд ам өөр амнууд аваад намайг зундын зан аваад тэгсэн чи сайн барилдах уу вэ? Сайн барилдаарэ гэдэг. Надад л аранга 70 жилээр намайг уншиж ирсэн. Тэгээ 4 даваад. Тэгээ 4 давчаад байж байсан. Яг хөтэ нэг 15 бүхэл. Тэр чинь сондгоо барилдаадсан юм аа. Бат Эрдэнэ авраг намайг авахгүй юу яах вэ? Нэг ганцхан залуу хөө чавлгүй. Бат Эрдэнэ авраг аваад
Батэрдэн аврагт нөгөө шинжирэн хөрөө гэжсэн хүн чинь очоод зогсноо бас нэг жоохон удчих юмсан гэж бодож байгаа. Бас нэг жоохон удаад бас нэг жоохон дүүжлэгчих юмсан. Аврагч нь юу багт тэр үед намайг ганцхан гутал дөрвөлүүлж байгаа юм чинь. Дөрвөлүүлэл нөгөө унчлаа гэл ингэхт нь би баруун хөл рүү жоохон явахгүй юу? Нөгөө яг өвдгөлөөгүйсэн. Тэгсэн юу бах намайг барьж аваад багалж байгаа сайхан тавьж байгаа байхгүй. Тэгэж анхаа залуу хөрөлдөж аймгийнхаа 70 жилээр нэг бас урам орж исэн юм аа. Тэр барилдаан тэгэхээр таныг ер нь малчин болох мөрөөдлийг хаашин тавьж бүх болох мөрөөдөл рүү нь илүү чиглүүлж өгсөн байх гэдэг. Тий, би тэгээд ерөнхийдөө нэг бас 2021-т байсан юм чи бас нэг сайхан бэлтгэл сургуультаа хийгээд ингээд бас яадаг юм уу гэсэн дотор бас намар бодолтой байсан. Ерөнхийдөө тэгээд энэ үндэсний биеийн тэмрийн дэд сургууль гэдэг байгаа шин. Тий. Тэгээ одоо манай энэ Баян хүн аваргын Лавгсуран багш хоёрын байгуулсан үндэсний биеийн тэмрийн дэд сургууль 3 хувиар ирсэн. 2 хүүхэд нь одоо бэлэн болсон. Одоо нэг хүүхэд аавна гэдэг юм аа гэд багш намайг чи яв гэдээс. Тэнд очиж сургууль сур. Бэлтгэл сургуультаа хий. Баян багш маань намайг үндэсний биеийн тэмрийн дэд сургууль руу явуулж исэн. Тэгээд 93 оны намар. За тэгээд бас явъя сургуульч сурыг, хувийн сургуульд сурч бас нэг олонний газар очиод бас нэг сайхан бэлтгэл сургуультаа хийчихье гэсэн бодолтой явсан шүү. Үндэсний биеийн тэмрийн дэд сургууль таа ч одоо энэ улсын харьцаг гаан хоёг улсын начин Сумьяавэс гэдэг бас сайхан бөхчүүдтэй нэг ингэ сурж байсан билүү. Тэгээ манай ангид чинь Ховдын Батмөх гэдэг аймгийн зам. Одоо энэ Говьолтын Амгаланбаатар гэдэг манай аймгийн арслан зүйл болсон. Сумьяавэс гаан хоёг бид нар чинь нэг ангид орсон. Тэгээд тэнд чинь өдөөс өмнө хичээлийн өдөөс хойш нэг бэлтгэлээ хийдэг тийм системтэй явж ирсэн. Сумын цол ер нь аваагүй юу таа чинь? Би сумын цол аваагүй. Сумын наадмын дуусаа барилдаагүй. Яг хөө зүгээр овооны наадам тэгэл энтентхи юуны наадам. Би уусаа сумын наадамд ердөөсөө нэг цол олох барилдаанд би болон барилдсан юм аа. Цацсан гэлд. Гişгэх зам болчоод өвчөө хайд нэг ирсэн байсан. Тэгээд тэнд барилдаад би одоо манай нэг Тэмрийн өсгөө иргэд манай дээдлүү нэг ахус чөлөөт өрөлдсөн. Тийм, чөлөөтийн залуучуудын улсын авраг болж ирсэн тийм. Бид хоёр залуу цол болох сумын залуу хөгчүүдийн барилдаанд өрөлдөд өдөр төрөнд үлдээд би тэр өсгөх тун. Тийм. Тийм бацсан гэл. Тэгээ хэрн барилдаагүй дээ. Зэ. Өдөр төрөнд үлдээд улсын цолтой хөгчүүдийн барилдаанд өсгөө төрүүлээд жавхаах төрүүлж ирсэн. Гişгэхэн зам болсон жил хатарч. Тэгж нэг бацсан гэлд дөвчин заа эднэр ирсэн. Тэнд нэг цол олох барилдаанд тэг барилдныг үзүүрсэн. Тэгэл ер нь барилдаагүй шүү. Тэгээ аймгийн арслан болтлоо ер нь хаагур барилдж юу аймгуудад 93 онд чинь аймагтай барилдчаад 94 онд би бас хөрхөн бэлтгэл хийцэн бас нэг наадмын өмнө манайхын хойны юунд байсан. Энэ шүүжин аманд байсан. Хүүшин аманд байсан. Тэгээд аймагтай очиж барилдчих санаатай байж байсан нэг бас тэр жил гол ус үерлээд тэгээд мөр малтай явъя гэж байгаа. За гол ус үертэй байгаа юм чинь. Төвгдөд 94 онд би угаасаа барилдаагүй шүү. Аймагч барилдаагүй, сумч барилдаагүй. Харин нэг жил болсон байна тий. 95 6 онд Эрдэнэтэд наадсан уу? 95 онд манай
гэрийн хүн чинь манай хад мод чи Эрдэнэтэд байдгийн. Яа нөгөө том гэдстэй манай компьютер чи Эрдэнэт рүү богоон цуугаад би бас нэг бэлтгэлд гарсаа хэд хоног. Эрдэнэтэд очиод 95 онд 3 давнд унсан да. Эрдэнэтэд очиж унчаад за тэгээд ерөнхийдөө миний хэмжээл ийм байлгүй тэнд ч одоо яах вэ тэгээд ганцаараа зүнхөө үрчичээд барилдсан тэгээ нэг 3 давнд унсан. Дараа жил нэг ирээд энд нэг барилдчээ та гэж бодоод. 96 онд дахиад Эрдэнэтэд ирсэн. Нэг аймгийн цол авчигээд ирсэн. 1-ийн даваанд 2-ын даваанд аймгийн зан 1-ийн даваанд нэг залуу хөлтөө 2-ын даваанд аймгийн зан 3-ын даваанд намайг нэг аймгийн начин цолтой бүх авч исэн юм аа. 4-ийн даваанд нэг аймгийн арслан авсан. 5-даа тэр нөгөө Дэдэ өвгийн гав игээд чөлөө төрөлддөг байсан. Аймгийн арслан тэрнтэй 5-ын даваанд Эрдэнэчих олон аймгийн арслан тааштай. 10 хэдэн аймгийн арслан тэгэл Дармаа харцаг, Сараах гэл ингээл. Тэгээ би тэр Дэдэ өвгийн гав гэдэг аймгийн арсланд 5-ын даваанд барилдаад ганцхан зүүнээ алдсан. Явуулна бас нэг аймгийн цол авчигээл тэнч чинь бас нилээн л хэрээрээ үүс тарсан. Тэгээд өнөдөө одоо тэгээд дийлэхгүй юм чи яах вэ? Тэгээд хүлээ алдаад унсан. Яа маргааш нөгөөдөр нь улаан толгой 20 жилийн ойгоод Эрдэнэтийн наадлын уу? Тий. Тэгээд тэнд очиж барилдаж байсан. 4 төлөө нөгөө gaав гарсалтайгаад дахиад гүцдэг юм. Тэгсэн тэн дээр хайж байгаа. Тэгсэн чинь нөгөө gaав гарсан чинь чи уул намайг уржигдрал хаях байсан юм да. Өнөөдөр хаях чинь чамд ямар ч одоо хэрэг байхгүй гэж. Одоо яах вэ? Хаяа юм яах вэ? Чуунцсан юм чи яах вэ? Тэгээ бас нэг 2 хоногийн дараа таарахаараа тэр бас сэтгэл зүй барилдан өөр байх шүү. Яг хаа ч тэгээд тэр үед цол авч чадахгүй. Тэгээд цолгүй ч гэсэн ангаахын барилдаан гэж тухайн үеийн Ямаг сэргийн солтоо өгчөө залуу өгчөөдийн тэр барилдаан таах хэсэг сайн барилддаг байсан юм. Тэг яг 95 6 онд 96 онд би залуу хөхтэй нэг ангаахын дэдийн барилдаанд хит барилдсан юм аа. Намхаах одоо энэ Отгоо арслан, Шээрээ арслан энэ Шээрээ бахад нар чинь барилддаг. Тэгэл Гамбат арслан одоо энэ Гамбат 96 онд арслан болсон байсан шүү дээ. Отхон Баатар гэдэг нөгөө аймгийн арслан Отхон Баатар. Дорнодын уу? Увсын. Уусан. Чөлөө төрөлт гэсэн юм а 74-т. Тэгээ би чи 96 онд ангаахын зааланд нэг төрүүлсэн залуу хөх. Хиний хийж төрүүлж. Тэг чин өдөр түрүүн дөрөв төлдөд би намайг Отхон Баатар чин дөрөв төлдөд хиний навлаад дөрөв мөхөлдсөн. Гамбат дөрөв төлж үлдээд Гамбат арслан гэдэг аваад. Тэг өдөр түрүүнд Отхон Баатартай өдөр түрүүнд үлдээд. Тэгээ Отхон Баатар хийж төрүүлээд. Тэгээд бас нэг дотроо бас нэг за нэг аймгийн цол авчулж бас нэг авахар болцсон байх шүүгсэн бас нэг тийм нэг нууцсан бодол өөрт байсан. Нэг барилдаад байж болмоор санагдчих. Тий. Хоогийн одоо тэр шилдэгүүттэй амгийн залтаа шилдэгүүттэй барилдаад түрүү. Тий Гамбат одоо Гамбат арслан битээ ирчин Баян мөхөөргөн сургуульд үндэсний биелэмжийн цус сургуульд хамт байсан л да. Ийм өндөр бүр шар залуу ирсэн. Яал барууны гам бэлтгэлээр гамбатны барууны аваад дэрлээл цацаал ингээр үдсэн ингээд унахгүй ингээд суллаал ингээд ийм унаа холтой. Манай доотлын курст байсан. Би ирхүү те. Би ирхүү өндөр тийм залуу байсан. Тэр үед та тэгээд ер нь яг бэлтгэл сургалтыг хэнтэй хаагуур ямар багш тэр ер нь хийдэг байсан бэ? Бэлтгэл сургалтыг одоо манай бүх эрдэн
дивжигэд байгуулад Мөнх Эрдэнэ Арслан Бишигдорж зан жавхах энэ гурвал ерөнхийдөө бид нарыг цуглартанд авч гарч дунд нь бол тэр баян уул амралтанд авч гарч бэлтгэлд гаргадаг гэсэн. Өвд нь бол яг уу тэгэл заримдаа сургуульдаараа хийчин, заримдаа аваргыг дагаад чөлөөтийн таяа нөгчөө хийчин, үндэсний өх хийвэл Мөнх Эрдэнэ Арслан дээр очиод хийчин манай арангаах чинь. Би ерөнхийдөө тиймэрхүү системтэй явж ирсэн байхгүй. Тэгээд 97 онд одоо аймгийн арслан цол хүртсэн байдаг. Төв аймгийн баяр наадам төрүүлсэн тэр жилийн наадам ямар хөө болж ивдгийг би танаас бас сонсч ирсэн тэр жил одоо Нороогаа гэмтчихэд бараг гэвтэр чухал байж байгаад очиод төрүүлсэн юм яриад байсан та. Тэр их сонирн барилдаан баг та. Тэгээд иржил яг уу энэ баян уул амралтанд Мөнх Эрдэнэ Арслан гიშгаах манай өсгөө аврах чинь зам байсан. Бид тэнд бэлтгэлд гарчаад байж байсан. Бэлтгэлж сайхан бас нэг аймагт 1-2 жил очиод 4-5 дараа унтсан бас нэг цол авчирсан. Манай үеийнхэн чинь бас нэг арслан болох нь болоод улсын цол авах нь авчлаа. Бас ерөнхийдөө бас нэг аймгийн цол авчирсан бодолтой бэлтгэлд гарсан л та. Тэнийг наадмын бэлтгэлд би 7-нд буусан юм уу. Тэгээд жоохон нуруу нэг жоохон чийг авцсан юм уу, нуруу татчаад өөр босч чаддгүй. Би бол арангаа яваа гэж бодчихсон. Багш чи эндээ ирж өрөлдөө. Тэгээд энэ тэнд очиж өрөлдөөд цолж авсан байхгүй, амжилт гаргасан байхгүй, буян багш чинь надад бас шавьяагээ бас нэг аймгийн цол авчаасаа гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд би арангаа явчих гээд манайхан хороололт байдаг гэсэн. Тэгээд нэг 8-нд явчихдаг гэсэн. Ер нь босч болдгоо бүр татчаад. Тэгээ 9 ч боллоо, 10 ч боллоо. 9, 10-ны өглөө. Одоо энэ манай Мөнх Эрдэнэ Арслангийн дүү Мөнх 2 гээд аймгийн заа. Тий. Мөнх 2. Улсад нөгөө 4 давдаг. Тий. Мөнх 2 хөөш чи нуруу чинь зүгээр болох нь гэсэн болохгүй байна өгш. Одоо ингээд гэртэл байж идөө. Болохгүй юм одоо яах вэ гэсэн чинь. Би нэг манай нэг ах 69-тэй. Би тэр хоёулахны явах гэдэг. Би чамайг ямар ч очиад авъя. Ирээч ч очиад авъя. Тэгээл хэлээ. Тэгээ ирээдэл намайг нөгөө мо 69-ныхаа ардтал нэг юм оруулаад би ороод 60-ны нарт гівтлээ. Тэгээ Төв аймагт очиод нэгийн даваа эхлэх гээл. Тэгээ нэг бахан нуруундаа нэг лентмент наацсан гэд гівчжсэн. Нэгийн даваа эхэллээ. Нэгийн даваанд гараараа л чинь бүртгүүлсэн. Тэгэл гараал барилцдаг зүгээр болчихсон нуруу. Би тийм хүн ер нь үл тэгээд яг цагаад талахаар тэгэл нөгөө датч байсан нуруу чинь зүгээр болчих واخгүй юу? Сэтгэлийн ярьдаг гэж сэтгэлээ. Тэгээ нэгийн даваанд давчаад хоёрын даваанд давчаа байж исэн. Манай нэг Тэмрийн Арслан заг цуран Загдардна Арслан. Загдарднах. Манай одоо энэ Нямаах ба шүү дээ. Сэргийн зан уу? Тийм Нямаах хоёр тэнд байж байна. Мөнх 2 дээр очсон. Тэгээ байж байсан. Нямаах маань хоёрын даваанд яваа. Мөнх 2 бит хоёр тэгээд нэг юм нэг хоёр давлаа. Тэгээ маргааш нь 11-нд өглөө наадам эхэллээ. Тэгээ 3-ын даваанд нэг амллаагүй оноолтоор таарсан юм аа нэг. Энийг шавийн нэг бас нэг саамжуудаа хөрөлддөг байсан юм аа. Ийм лээ. Тэрнтэй 3-ын даваанд таараа 4-ын даваанд аймгийн чин даваа суран гэж нөхөртэй хөрөлддөг даваад 4-ын даваанд загах чамд 4 давал би яг ах нэг яа итаа гэл. 5 дээр авчиг. 5 дээр авчиг гэдэг би загахыг яах. 5 удаа авчих. 4 дээр удаа авчих тий. 4 5 дээр өөрөө барилчих. Та одоо л авчих загах гэж. Юу дөрөвсөн. Чамд 5 дээр байвал аавна.
Би ч бас дотроо цагаахыг дөрөвдөр маань явчихаа гэж одоо авчгаа цагаахаа гэдэг. Тэгээ цагаах мө дөрөвдөр аваад тэгээ тавдаар тэр аймгийн начин даваа сүрэн билүү тэрнтэй тунж өрөлдөөл аймгийн начин болчихсон. Тэгээд тургайгийн даваанд одоо манай Бадам очир начин. Тий. Тэр тунлаа. За. Энэ давс аймгийн зам болно. Тэгээ Бадам очирыг тавч аймгийн зам болчих. Тэр Төв аймгийн зам Жангараатар. Аймгийн зам цул тийм сайхан залуус том. Жангараатарт үзүр түрүүнд үлдээд. Тэгээд Жангараатарыг хэж төрүүлээ. Тэгээд Төв аймг төрүүлсэн шүү тэр жил аймгийн арслан болсон. Тэр жил одоо 97 онд архичаагаар бас арангаа төрүүлж аймгийн арслан болсон байдаг. Тийм архичаагаар манай нэвтрүүлэгт орохдоо ярьж ирсэн. За ер нь Батбаатархал аймагт битгий ирээсэ. Батбаатархал ирвэл эвгүүд ирэхгүй болчныг төрүүлчих боломж байгаа даа гэж харж ирсэн гэсэн. Тэгэхээр та тэр үед хүмүүст тэгж их халгаатай болсон байсан байх гэдэг тийм ээ. Яг гоо архичаа тийч нөгөө мөг ихтер бая болд бэлгэлд хамт гарсан байсан юм чинь. Тэгээ манай архичаа чинь бол 76 оных шин. Тий. Би чинь 74 насны зөрөө байгаа. Тэгэхээр тэр бэлтгэл дээр яг гоо зүгээр архичаа бид нар чинь арангаа явж өрөлдөн л архичаа эднэр явж өрөлдөн. Бивэл заавал ч аймаг явнахгүй, Эрдэнэт явнахгүй, хаашаа ч юм тэгж байгаа л нэг барилтжил гэсэн бодолтой. Тэгээ архичаа яг гоо тэр нэг 3 4 насны зөрөө тухайд бас нэг ганц нэг доороо хийж унжсэн баг. Тэрэн цаа чинь бас нэг жоохон халахжил байсан юм шиг үлээ. Тэгээд харин над дараа нь тэгсэн. Би таныг ирвэл нэг жоохон тэгээдсэн юм ахаа гэдэг. Тэгээ архичаа тэр жил арангаа төрүүлсэн шүү дээ. Аймагт төрүүлээд. Тэгээ Арслан болоод хоорондоо барилцсан л бай. Тэр нутгаа дуусах уу гэд нэг барилтан дээр нэг аймаг арслан багтаа барилцсан. Тэгээ би ч бас одоо очсон арангад очиод барилцсан бол дүүтэй унах байсан бол давах байсан бол тэгээд дотроо одоо нэг бас яадаг юм бол гээд ядсан тэгээд архичаагийн үед ихт нэг аймаг арслан байсан дөө хоёул тэгэхэд нэг дарж унжсэн тий. Начин багт нь начин болцсон намар нь би нэг 3 дараа аваад нэг яат дийлэхгүй тэгээд унжсэн маар гэж. Тэр нэг 2 3 барилцсан. Нэг Батахыг нэг хинтээ андуураад битэрийг андуурдаг нөө чанаргаа тий. Намайг давхаар л аймгийн арслан Батбаатар давлаг. Намайг давгууд аймгийн арслан архичаа давлаг. Батахыг давгууд тэрийг дөрөв зарлаад ирсэн амар андуурна. Тэгсэн нэг өдөр Батах ч нэг хэнийг хайчдаг шүү дээ. Балжааргыг нэг дагуулж уйдаад үзэж чад. Тэг би тэгэхэд нэгт байсан. Тэгсэн нэгээс Батаргаа. Гочигч тэр Балжааргыг юм аа. Сүрхий шанхай яалах юм. Гэхдээ би биш тэг. Вэ чи мөн байсан. Манай гэрийнхэн бүгдээрээ дэмжээд гэж. Тэгээ улсын наадам тэгээд 98 оноос эхлээд зодгоосон уу да? Улсын наадамд 98 онд аймгийн арслан 97 онд ч аймгийн арслан болсон. 98 онд 2-ын даваанд даваа сон бүгд
усын даваа сумбог дарахны. Даваа сумбог тэр хоорондоо онолтоор тарж ирсэн. Даваа сумбогоор хоёр давч байжсэн чинь муу хөрхи жалаах маань тэгж шүү. Чи ер нь гайг байгаа юм шүү. Гэлтэй. Аа. Гайгүй л байх шиг байна да гэдэг ямаа дагуулаад тэгсэн жалаах. Намайг авцсан байсан. Тийм үү. Тийм. Аа. Сайн барилдаарай гэлээ. Заахаа сайн барилдана гэж би чинь яах вэ? Баярлалаа баярлалаа тий. Тэгсэн 4-5-нд намайг хийн авсан. Жижиг сүхт авсан. Аа. Тэгээ жижиг сүхттэй 4-5-нд барилдаад жижиг туунтад 98 он. Яаж унсан? Барилдаа ямар хоосон та хоёр? Намайг тэр чинь би зоолгож чадаагүй унсан юм аа. Аа. Жижиг чинь нэг шинжиг аваад тонгохдохгүй л ийшээ ингэ таллаал ингээл те. Бас их барилдахад хэцүү юм шүү дээ. Аа. Би чинь бол тийм сэрүүгээс хэцүү жоохон жим маас болж игэл илүү ус авчих гал ингээл болж игэл барьж авчих гал ингээл тэгээ би ер нь сүүлд нь жижиг дуунчаад амьсгаа ихтэй хүс гарахгүй бас их бэлтгэл үйл үнэхээр дутуу байдаг юм байна да л эднэрээс ер нь бэлтгэл сургуультаа жоохон хийхгүй л ер нь бол тий Хичээхгүй л усахгүй юм байна гэдэг. тий ер нь бол Тэгээд тэр одоо 98 онд унчаад ер нь бэлтгэлээ яаж арай жаахан чамбаар болов? уу яг тэгэл хийдгэрээ хийгээл явж байгаа. Манай энэ мөнгө хэрдэн наслан гişгээ хэд нар чи бидний хийлгээ шүү дээ. Аа. Гэхдээ би 98 оны намраас ерөнхийдөө жоох хийсэ. Манай ангиж авраг маань одоо шнаа гэн хоёлоо. Одоо чи ингэ жоохон чөлөөтэй юм та хий. Одоо жоохон гатуурсан байна гэдэг. Өсгөө авраг. Манай ангиж утгач заан байлаа шүү дээ. Тэгээд очиод хийхээр нөгөө сумай базар байгаа. Тэр чөлөөтэй сумай авраг байгаа. Тэгэл тэнд чинь 90 100-ийн 74-ийнхтэй ингээд чөлөөт хийгээл ингээд тэгэл үндэс хийгээл ингээд ерөнхийдөө бас жоохон мэдрэмж суусан шүү. Ерөнхийдөө гайгүй. Тэгээ амгаалсан байхад тэр ангаахын барилдаа нөгөө амх сэргийн султай хөвчүүдийнхээ барилдаанд ер нь хэр барилдав. Та ер нь тэр ангаахын барилдаанд хэд төрүүлсэн юм бэ? Би ангаахын барилдаанд арслан болоод төрүүлэх шүү дээ. Залуу хөхтэй нэг төрүүлсэн. Тий. Би нэг өдөр төрөнд үлдээд энэ гаан хойг арслан шүү дээ. Аа тий. Тий. Гаан хойгт нэг унтсан. Намрын нээлтэнд. Аа за. Тэгээд өвлийнх нь барилдаанд нэг барилдаагүй. Өөр энэ юуны барилдаанд нэлээд барилдсан. Заалны барилдаанд. Аа. Улс аймгийн цолтой хүчтэй барилдаанд. Хэр үзэх вэ? Улс цэргийн цолтой хүчтэй барилдаанд ер нь гайгүй барилдсан. Улс тунгаснаар нэг 8 дүлдэж байлжаа аврахт нэг унсан. Аймгийн цолтой багт. Тэгээд ерөнхийдөө нэг ер нь өдөр төрөнд үлдээгүй нэг 4-8 үлдчихээл. Тэгэл одоо яах вэ? Тэгэл дийлэхгүй л байгаа юм чинь тэгэл өдөр төрөнд хүрчээгээд барилдахад уусаал болохгүй л байгаа юм чинь яах вэ? Тэгэл нэг хэмжээгээрээ тэгэл нэг 4 түлдээл 8 түлдээл заалны барилдаанд ер нь харин хавар тэр тамирчдын баяраар харин нэг 4 түлдсэн. Аа, хинхэнтэй үлдчихсэн. Тэгэхэд намайг балжаа авраг ахаа авчдаг байхгүй юу? Аа за. 8 бүх үлдсэн чи. Аа. Яг наадам тэр чинь одоо бас нэг хэдхэн хоноод болох гэж байгаа шүү дээ. Аа. Тэгээд балжаа аврагыг нэг яг зоолгож байгаад нэг баруун давуулаад нэг доороо хийгээд авсан. Тэгээд мөнгө хэрдэн арслан намайг мөг яхад төрөлтөд намайг авсан. Аа. Бид чинь нөгөө баян болд хамт үлдээлд гарсан байсан. Ер нь багш хоёр маягтай тий. Хит оноо наадам болох гэдэг. Аа. Тэгэл за одоо бас нэг гайгүй барилдчих юм байна гэсэн бодол орж исэн тэр тамирчдын баярт барилдчаад. Аа. Тэгээ энэ парк урдлын цэцэрлэг төрөл юм байна шүү дээ. Аа. Тэнд чинь нэг стадиум байсан шүү дээ. Аа за. Тэнд урж исэн. Таны нэг хэсэг Гүйж гарсан баг тий. Тийм нэг 26 долоо л байсан. төрөө өгчтэй стан гэж их чинь бол бас л Гойрс тий. Тэгэхэд жоохон тийм аврал нэмсэн. таа хийж байгаа. Тэгээд 1999 оны улсын их баяр наадамд одоо 5 давж Монгол улсын начин цол хүртсэн байдаг. Төрийн цолтой бүх болох
тэр мэдрэмж усыг сайхан байдаг бах. Тэр жилийн наадамд ер нь бэлтгэл сургууль хэр сайхан орж ирсэн. Сайн байсан. Бэлтгэл штангч сайсан. Нөгөө өсгөө тэрийг хийлгэдэгсэн манай төрөө өгш. Штангийн алдрын төрөө өгш тэр үе тэр жил нэлээд хүчний хийсэн. Яач барил дээр нэмэлтгэлч нэлээд байгүйсэн. Тэгээд 99 онд манай аймгаас ч ерөнхийдөө нэг улсын цол авчих. Гайгүй барилчих. Аймгийн арслангууд дотроос улсын цол авчих нь чийш үгээл манай багш нарт ах нарт бас жоохон над урам өгөөл хэлсэн. Тэгээ хоёрын даваанд одоо манай энэ улсын арслан гаавын их тэр нууран дээр таартал. Мооза. Гаавын ихч бас начин болон тааварт орсон. Тэгээ хоёулаа нууран дээр таарлаа. Тэгээд их гатуу таарсан. Ер нь хамгийн эвгүй таарч байгаа. Хоёрын өвгөнд таарч. Нэг ишгийн хагалт хийж шүү намайг. Чи одоо тэгээд 2 давж чадахгүй бол 3 4 давж чадахгүй бол улсын цол аавна гэж ер нь байхгүй шүү дээ чи. Одоо тэгээд хийсэн бэлтгэлийг чи өөр шим одоо л харагдана чи. Гараад үзгээд. Гараад бараж унсан шүү дээ гаав гэж. Яа. Хонгодуулаад. Баруун шинжиг авч байгаа, зүүн шинжиг авч байгаа баруун хонгодоод намайг хөөгөөд. Би ч бараж ер нь унж явсан дөө. Тэгээд тэр нэг хөнгөө атлетикийн нөгөө нэг энэ мордер цолоо ингээд тойроо яваад идэг нэг бор зам руу орсон ш тогны. Тэгсэн засвал гүйж ирээд татгшаа ор зүлгүүрөөгөө ор гэдэг. Тэгээ зогсож байгаа л нэг би ч юм хийхгүй байна. Юм хийгээд л уусаа зэрэг саяхгүй юм чи. Зогсоод байлаа. Тэгээд нэг юм золгосон. Золгоол баруун давуулаад гойцсон. Тэгээд гаавыгаар хоёр даваал. Гавьч тэр сайн байсан юм уу? Бас л начин болох хэмжээ болсон. Эвгүй тарж хамгийн Хоёр асал нь оноолтоор тий. хамгийн эвгүй хоёроос нь тарж тэржлээ. Би ч нэг хонгодуулаад яг унахалтсан шүү дээ. Тэгээд ашаага тавиад давал баруун бараггүй давуулдаг Давуулаа бол снайпер дээрээс баруун талаараа бараггүй давуулдаг Батбаатар ачи гэдэг үг юм. Тэгээ та одоо яг чөлөөтийн бэлтгэл хийжсэн учраас энэ хөл аваа хонгодоо энэ трийг бол бас сайхан хийдэг байсан баг. Тэгэхээр тэр давуулж гуйдна гэдэг бол одоо бас тань шиг дундаж нуруутай хүнд бол тэр том хүмүүсийг гуйдахад ер нь хэцүү байдаг болов. Тэр ялангуяа тэр гавыг арслын энэ трийг одоо та ер нь яаж гуйдчих вэ? Яг тэгээд барилдаан дунд тэр чинь золгоцсон байгаа босгоо орно. Тэгээд энэ дохоо дарна. Чи ямар нэгэн үйлдэл хөдөлгөөн хийж давуулахгүй шууд давуулах юм бол тэгэл сэжүүлнэ тий. Сэжүүлнэ, хонгодуулна. Хинээр заалгасан та тэр гуйдаа тий. Тэрийг ерөнхийдөө манай арслан заасан шүү надад. Мөнхөрд арслан. Мөнхөрд арслан. Тий. Шуудгнаас татах, давуулж гуйдах. Тэгээд нэг ингээд амаг ахтан заримдаа тэгдэг. Чи ингээд нэг бити эхлээд хүнд унаад байлтай чи ингээд нэг унахгүй үрийгээд ингээд зөксөд байлтай. Тэгээд зүгт унахаа хүн унахгүй ингээд байж байгаа сүлд нь хүнд юм хэлдэг. Тэгээд төрүүлж юм хийгээл тэгэл ингээд төрүүлж ажиллаад ингээд муудаад ах юм. Тус их бид нар тус их юм барилдааны мэх техник бас их юм заа сургасан үнтэй. Орон даваанд манай энэ одоо энэ Батцуур авирга шүү дээ. Тий. Намсараач гарцаг. Авиргын аав. Тийм нэг хүү сайн барил дээргээд намайг авч ирсэн шүү намсараад гарцаг. Өө тийм үү. Намайг бас сайн барил дээр миний хүү цол аваараа гэд. Тэгсэн чинь гişээр чамаг 4 давуул одоо ах нь өөрөө 4 давуул яах вэ одоо тэгээ аавыдаа л гэж байгаа. Нэг туслалаа гараж амраадаа гэл. Эвдсэн бямдар зан намайг авц 4 дав. Бямдар зан чинь өстой амар хурц ирэмгийн барилдаанд түн штэ тий. Тэгэл би ч одоо за ямар ч байсан чи зоолгохтлоо бити юм гэрээ. Мөнгө гэрнэслээ. Тэрүүгээс үл чи өдөөсөө илүү ус хонгор сугаа аваад тэгээд эрүүрэн мөргөл зөкс өөр юм байхгүй. Тэр үуч бямдар зааны харьчааг байсан баг тий. Тий. Тэгээд чи ер нь бол бити юм хэрэгтэй. Чи илүү ус аваад ингээд хонгор сугаа аваад тэгэл
мөргөл зогсоо. Тэгэл зоолготол зогсоо. Тэгээд бимтэр зам чи би чинь сүултээ зоолгосон. Зоолгоо тэгээд зоолгоонд ороос нэг дарж унсан та. Тэгээ гიშгэ ах маань 4 давч бас намайг 5 даар авнаа л гэж. За байвал авах юм байлгүй тэгэл. Тэгээ нутгийн сайхан арал барьтаа заанаар 5 давж Монгол улсын начин цол гүрцсэн дээ. Чи дүүхийн барилдааны 5-ын даваа эхэллээ. 5-ын даваанд алдар золоолууд уусан аваргууд амгтуутаа барилдахаар барилдааны талбайн төвөсөлт дэвэн дэвсээр ашиглая. Хоргон ногоон дэвжэн дээр дэвэн дэвсээр Төвөөнгийн Эрдэнэ сан тусмын хариат Монгол улсын хөдөлмөрийн баатар Монгол улсын дээр дурсагдах далайдын дархан аварга Мөнхбат Сэлэнгэ аймгийн зүүн бүрэн сумын хариат дархан уул аймгийн Монгол алт компани 6-гийн даваа. 6-гийн даваанд манай Арслан авсаа. Тэр Арслан намайг дургадаар аваад. Тэсэд татаж мэдхээр боллоо татлаа. Завда. Дархан аймгийн болон сумын хариат Монгол улсын Арслан Мөнх Эрдэнэ 8 дэвжээ. Тэгж 99 онд сайхан барилдаж бас нутгийнхаа ах нарын бас урам зоргоор бас ирлэгдэж бас сайхан цол авсаа улсын цол. Монгол үндэсний бүхний начин цолын тэмдэг үнэмшийг Монголын бүхэн холбооны тэргүүлэгчид баяр наадмын хамтынхан гардуулж байна. Наша. Тэг улсын цолтон болохоос өмнө одоо энэ аймаг цэргийн цолтой бүхчүүдийн барилдаанд чинь нөгөө бүх цэргийн баяр наадам гэж аймгийн цолоо цэргийн цол болгох сайхан барилдаа болдог шүү дээ. Тэр бүх цэргийн баяр наадам та бас ер нь яаж барилдаж ив? Цэргийн наадамд би нэг л жил барилд. Нэг л барилдсан аймаг арслан болцсон баг та. За. Тий. Аймаг арслан болцсон байжгаад аймаг арслан болцсон байгаад би энэ нөгөө Ганбаатар арслан байна шүү дээ манай. Улсын Арслан. Тий. Англи Ганбаатар арслан. За миний хүү Ардын армийн үнэс барилдсан шүү. Чамаг ерөнхийдөө нэг цэргийн ангид орон цалин мөнгө аван чи. Гэт Ганбаарслан тэгдэг. Тэгээд за тэгье багшаа би ороод барилдъя гэд 97 тэр жил чинь тэг 97 оны намар. Цэргийн наадамд барилдлаа. Цэргийн наадамд аймаг арслан цолтой барилдаад 4 төлдөд. За барилдааны 5-ын даваанд мөн аймгийн арслан Батбаатар аймгийн арслан Пүрэв сүрэнтэй барилдсан. За энэ Батбаатар арслан Пүрэв сүрэнг маш сайхан мордож 5 давлаа. 4 төлчөд бичсэн манай энэ хин үлдсэн. Мега цэргийн зан цолтой. За меган сүрэн зан. Манай цэрэн жимбэр начин ба шүү дээ. Тий. Цэргийн начин цолтой. Нэг залуу өх үлдсэн. Инх төргөд. За. Инх төргөд энэ 74 төрөлттэй байсан. Одоо энэ гачууртын энэ шонхорд байсан. Жилүү төрөлттэй. Инх төр. Инх төр алдар нэг юм лгийх. Би алдар дээрээс урилдаж байгаа. Нөгөө хоёр хүчийнх мега чимээ хоёр. Тэгээ явах алдар нэг юм нэг дээрээс барилдаж байгаа. Тэр үуч чинь одоо 97 8 он ч ямар 97 он ч ямар шүүгэрхөр чимэг нэмнэ биш аймгийн цолтой хөх тий. 90 дээшлэн биш. Тэгээд инх төрийг аваад би. Инх төр цэргийн зам болоод. Тэгээ мега чимээ хоёр дөрөвдөл тунаад чимээ мегийг хаяад мега инх төр хоёр ч үзүр дүрэнд өрөлдөд мега цэрэг арслан болохгүй тэр чинь. Тэд чинь таны нэг ам амыг солилцсон тал байдаг гэлээ. Яадаг гэлээ. Яг би зүгээр нөгөө чимээг аавыг хэлчихгүй да. Чимээ битэр чинь бас нэг нутагчтай тий. Би за найз нь авчиё гэд. Тэгээ би уул нь очиод нэг цэрэн чимээг аавыг уул нь ам авсан юм аа.
Тэгээ яг нөгөө байгуулга гэж нэг юм байна шүү дээ тий. Нийгэмлэг гэдэг шиг. Тэгээд ирээд талуу шууд өмсөрсөн их төр авлаа гэж зарласан. Тэгэл гараал барилцсан. Үгүй яа. Тэр би бас яг бодлонтой тий. Яг одоо тэгээд тэр чинь. Тэгээд зарлж байгаа юм чинь. Тэгээд одоо очиж би тэгсэн шүү дээ гэлтэй юм шүү. Тэгээд барилцсан. Та тэгээд 1999 онд начин болоход ч одоо 27 настай байсан. Бас хайгуу залуухан л байгаа ш тийм ээ. Тий. Тэгээ ер нь энэс хойш та нэг цолоо баталчи, хүүлчи гэдэг ер нь хүсэл тэмүүлэл хэр байв? Ер нь нэг тийм цолоо баталчих за дахиад нэг топ авчих ер нь шанс ер нь байсангүй юу? Үгүй яг бодол байгаа. Аа. Энэ нэг начин цолоо баталчи. Тэрнээс тэр заан болъё 6 давь юм авъя. Тэр чинь бол миний бодол бол миний л бодол. Угсаал би бол нэг начин гэдэг цол авчвал тэгэл одоо ирхэн мэн гэж бодож байгаа шүү дээ. Тэг одоо нөгөө яг би 2000 онд 3 хүнээс ам авч ирсэн. Начин болчвол анх улсын надад ам авч байгаа. Очоод ам авсан чи одоо энэ хин байгаа. Аймгийн Арслан Батбаяр гээд. Одоо өөрөнгө Балуу Батбаяр. За. Нөгөөх нь Говалтан Батбаяр гээд манай энэ Дуу Батбаяр. Дуу 2. Дуу 2 байгаа. Нэг нь Дорд сумбуугийн дүү нэг Ёндон сумбуу нэг чинь. За. Тэр чинь Ёндон сумбуу чи аймгийн начин байлуу. Тэгээ 3 хүнээс аваа. Тэгээ өвлөн нэг заалны барилдаанд хинт Батбаярт нэг унц юм хинт. Аль Батбаярт нь? Балуу. Балуу. Даа Батбаярт нөө. Яа манай балууч бас баавартай шүү дээ тий. Гээл. Одоо би дараа нь зүгээр ингээ харчих чи ингээл над руу хараад инээгээл ингээл би бас яг хоо заалны барилдаанд л үнэхээр дийлэхгүй унтж байгаа байхгүй юу? Хоёрыг. Тэгээд за чамайг нэг авч байгаад бас нэг үзэндээ л гэж бодож байгаа шүү дээ. Дагаа нэх гэлээж. Тэгээд 3 хүнээс авах гэж чи. Харин дүү мэн байж шүү. Тэгээ би за Дуу 2 чинь Өнгөрдөн Арслан дээр бид нар ч хамт хөвлөлд гардаг байсан шүү дээ. Одоо манай Дуу 2 говлтай. Тийм үү. Тий бид нар байнхан. Тэгээ Балуугаа аваад Балуутайгаа үзээд Балуугаа тэр жил 3-5-нд. Балуугаар 3 тавсан юм аа. 4-5-нд би тэгээд гişгэх та энийг авах гэж юм гэсэн чинь гişгэх мэдхгүй тус би одоо нэг нь авал үцгэх байх та гэл гişгэх тэгж цац гişгэх юу вэ дүүг авах би ч бас ахад бас нэг сэтгэлийн өрөө байгаа шүү дээ тий тав дээр холцоо чи болж байгаа юм уу гэж тэгж хамаагүй гişгэх яа тэр жил би 3 даваад 2000 он ч 4-5 он болсон тэгээд ер нь бол 2001 онд би бүрх гайгүй байсан юм аа бас нэг. Он жил. Тэр жил чинь бол бас нэг ядахнаа нэг байхт нэг 3-4 бас болцоо байсан байхгүй юу? Тэгээд одоо энэ говалтан мөнх төрүүлөө. Аймгийн Арслан болсон жижиг. Тийм баг. Чин залуу хөөсөн шүү дээ. Тэгээ би очиод ам авах гээд 3-5 ам авах гэсэн чинь нөгөө хөл хідэн залуу хөө гэсэн чинь 3 залуу хөө гэсэн чинь хин байна гэдгсэн чинь мөнх хэвлээ манай тэр нөгөө мөнх төр байна. За мөнх төрийг авчийтаа гэл би чинь зүр одоо тэр үл нэрч сонсохгүй ингээл эхнээс нь мөнх төр залуу мөнх төр заавч. Тэгээ юу? Сонсоогүй. Гарч ирээд би ч ихтэй мөнх төрийг юм багцаа мэднэ л те. Жижиг гэнтэй юм шаанг. Тэгээ мөнх төртэй би чинь 3-5 сэргүүс өрж байгаа золгоод давуулга уучтас ганцхан дээр тохол байхгүй зүгээр. Далаараа. Үй гойдан дээрээ тохолоод. Тэгсэн чинь мега биш үү манай? Мега за. Би надах ч аавна. Чи мега тавиулаад байхгүй юм.
Одгэрэл зан 5-5 авч. Одгэрэл унсан шүү дээ. Аа. Тий. Сайн барилдсан шүү тэр. Ер нь сайн бүгчүүдийн хаж дөрүүд авсан юм биш үү? Тий. Тэгээ 1 2 3 4 дээр дараалал явсан. Аа. Тэгээд ойнжилж яхаа зүгтсэн. Энэ 2003 онд би бас бэлтгэл сургалт гайг байсан. 3 давч авч 4-5 энэ магалжуу начин байсан. Надтай онолтой нуграад. Аа. Тэгээд магалжуутаас оюулын үцээр ба сүүлдээ нөгөө тэр жил чинь нөгөө шодоо гарсан шүү дээ. Барьцонгоо Тий нөгөө анх гарч байна. тэгээд нөгөө би сонгож байгаа байхгүй юу? Аа. Сондгоо юу дэгшүүгээл сондгоо гэсэн тэгш буугаал байхгүй тэр жил. Магалжууд барь сонгоон дор тэгэл далаараа тавьсан та. Чи одоо шинээр гарсан дөрмөнд та нар чи ер нь баг мэдэхгүй шухуу барилдаж сураагүй л байсан би таарах байл тий. Тий яг хөө ер нь бол тэр чи хаврын гарцл байсан л та. Аа. Ер нь тэгээ барь сонгоос хүн 90 уунах магадлал өндөртэй шүү Ер нь бол дээ. мэдээж тий. Хичнээн мянга хамгаалаад бас хэцүү шүү тий. Тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө та бас тэр үеэс ер нь залуугаасаа бизнес рүү нэлээ эрт орцсон. Тэгээд бэлтгэл сургуультаа бас жоохон арай их хөндөрөөд их жоохон барилдахаа болсон талтай юу? Гэхдээ би гайгүй тэгээд би чинь бэлтгэл сургуультаа хийгээд яваад байгаа. Аа. Даална барилдаал ингээд яваад байгаа. Тэгээд тэгээ 2006 онд би нэг жоохон яатсан юм аа. Нөгөө шаардлагаснаа мэдгүй барилдаад жоохон өндөрцсөн. Оо зөвлөх тийм үү. 3-5 онд би тэр нөгөө инхтэг арслан авчаад. Аа. Тэгээд 4-5 онд тэр нөгөө тэгчи бас оонж шүү дээ. Тий 800 жил яа. Сэлэнгийн амраа байлаа. Тий. Байршлаа. Нөгөө тод хөмсгтэй. Тий би тэр амнаалтаар амраатаа таарад. Тэгээд хоёулаа баруун зүүн золгоод би ч зүйлдээ бүр юм барь цонгоо нэмэх авцсан энэ шуудаа баруунаар ингэсэн. Явсан нэг намайг ганцхан хөмөрсөн шүү дээ. Аа. Хөмөрөөн ч нэг ороогүй би тэгээд өвдгөлцсөн. Тэгэд ер нь тэрнээс хойш нэг эрчимтэй бэлтгэл сургалт хийж чадаагүй. Аа. Та чинь тэгээд нөгөө чөлөөчудаагийнхан хоорондоо барилдахад орж нэг тэдний барилдааныг нэг тэнцүүлж нэлээд шууган тарьсан гэдэг шүү дээ. Гэтэ та чинь чөлөөтөөс өсч удаагаас авцгийг юм шүү дээ. Тий би чинь уул нь бол яг хүүхд мөнхтөртөө чөлөөтэй барилддаг байсан ямар яадаг ш. Жудаагаар ямар барилддаг ш. Тэгээ намайг энэ нөгөө найрамдал бэлтгэлд гарсан байсан юм аа. Өсгөө өтөр. Аа. Яна чөлөөчудаагийн халз барилдаан болгож байгаа гэж тэгдсэн. Энэ нөгөө ган болцсон чи ялээ энэ жудаагийнхд ороод нэг хэд барилдаат гарч гэдэг хэвгүй юу? За. Тэгээ би яах вэ нөгөө. За тэгээ ингээд очиод цүүлийн 3 тойрог барилдсан. За. Жудаа чөлөөтэй ирчин тэг чин юуны тэмцээнд явах гэж байсан юм бэ? Нэг л тийм халз барилдаан тойрогоор бүгд нь ингээд барилдаа. Аа. Тэгээд жудаад нь хин чөлөөтд нь хин орж ирсэн гоё. Жудаад чинь Бат Эрдэнэ авраг, Цэрэн бунцэг, гайрт, Балжаа авраг бах. Балжаа авраг тэгт барилдааг ба. Аа. Тэгэл Ганбат байлуу. Аа. Чөлөөт чинь тэгэл нөгөө 6 залуу заанаас чинь 4 яваад орч. 4 яваад байгаа шүү дээ. Дөрцөн бүртэл байсан баг шүү. Аа. Чөлөөт. Гандагт жижиг сүхбат өөрчн юм байл. Тэгээ та сүүлийнхэн тойргуудад хин хинтэй барилдсан бэ? Би хинд жижиг сүхт дуунаад тэгээд манай чимээ штэ. Аа. Цэрэн чимэд чи. Тий. Чимээ өтөр яг ингээ гаргасан чинь тэгдэг байхгүй. За чимээ давал чөлөөтэйг дөрүүлэх юм байна. Батуутар давал тэнцэх юм байна гэдэг. Аа за. Тэгээ сайн барил дээр одоо тэнцэхгүй ийм боллоо шүү. Тэгээд чимээ даваад чөлөөч одоо ирч тэнцэж.
Хал зорилтын тэнцээ. Яа тэр барилдаа ер нь ямар хөө болсон уур амьсгал. Тэр яах вэ тэгэл тимэтэр чинь манай тимээ чинь лагс шүү дээ. Том шүү дээ. Мас ихтэй шүү дээ. Тэгээ битэр чинь цэрүүгээс үзэж байгаа зүүн золгосон, баруун золгосон, зүүн золгосон, баруун золгосон. Би баруун золгоход давлага өччихгүй. Тэгээ бөөн шуугана. Тэр одоо уур амьсгал бол амар юм болж ирсэн тухай. Тухай одоо нөгөө тэнцлээ гэл манай нөгөө жудагийн багч нь их уур амьсгал их сайхан болсон шүү. Ер нь энэ 6 залуу заантаа ер нь та хэр барилдаж үзсэн? Би 6 залуу заантай бүгднтэй нь өрөлдсөн. Сумын явзараа аврахтаа би нэг л өрөлдсөн. Нэг унс. Тийм. Жижиг сүхт аврахтаа би 2 өрөлдсөн, 2 унс. Гандах заантаа 3 барилдсан, 2 унш нэг давсан. Гэтэ гандах гарч намайг өөрөө юм хийж яваад өвдөлцсөн. Тийм. Намайг аим гашлах багт. Зэрэн бонц гартаа би 2 барилдсан. Энэ тамирчдын баяраар би нэг 8 төлөлтөд нэг унсан. Эрдэнтийн нэг 20 жил үү 30 жилийн өгөр Эрдэнэтэд би нэг 8 төлөлтөд бас нэг аим гашлах багт тавьчихсан 98. Тэр нь хамгийн их өвгөн зэрэг нууц гарч шүү дээ. Тийм үү. Вид нэг жудгийнхантай барилдад болохоор ингээл тип тап гаал ингээл тогтчих гал гутчих гал тий. Бас чөлөөт мөлөөтийнх нь хийж исэн болохоор бас нэг чөлөөт барилддаг хүмүүст ингээ барилдах нэг барилдаанд хараад байдаг юм уу бас нэг арай ивтэй. Жудгийнхантай тэр жудаа барилддаг барилдаанд ер нь хаалгатай. Хаалгатай. Хүчүүд нийт 32 бүх барилдж байгаа. Хэсэгтэй 16-аар Залуух Батбаатар гутгаан жоон тоо за давлааг үзэлээ улсын начин амжилт төржиг утгаж Арангаа аймгийн харьяат цагдаагийн хүч спорт хорооны бүх Залуух Батбаатар давлаа. Таны төрсөн нутаг одоо Арангаа аймгийн Батцангил сум гэдэг сайхан олон сайхан том золтон дархан авраг гэдэг томчууд төрсөн. Монголын одоо бас хамгийн олон улсын золтонтой сумдуудын нэг. Ер нь Батцангил гэдэг газар ер нь яагаад ингэж их олон сайхан бүх төрдөг газар гэж та нутгаас боддог вэ? Манай сум бол одоо авраг гарслан за улсын цолтой олон бүхтэй шүү дээ. Одоо энэ байгаль дэлхийдэл байдаг юм уу? Энэ уул ус ийм сайхан хосолсон ийм газар ер нь л хүү төрүүл барилдсан шүү манай Батцангил чинь. Ер нь л сайхан залуучууд барилдаагүй бас бэлтгэл сургалт хийгээг үйлчлэн сайхан миний үеийн залууч зөндөө байгаа шүү дээ. Таны хүү бас бэлгүүн гэж сайхан залуу Арангаа аймгийнхаа наадам тус 6 давж аймгийн харцаг сол хүртэж байла. Бас жудоогоор ч нэг хэсэг нэлээд хичээлээд барилдсан баг. Хүн ер нь тэгээд цол авснаас хойш ягаад нэг барилдахаа болчихвоо тийм ээ. Хүү нэг жоохон бэртэл авсан. Тий. Жудаагаар сайн бэрэлж ирсэн юм аа. Тэг яг ер нь үндэсний өхөр бэлтгэлж хийдгүү байсан юм дөө. Жудаа барилдаал. Жудаагийн секцэнд явал тэмцээнд ороод тэгээд аймагт ирээ дээр нь би чи аймгийн наадам болох гэдэг нэг ирээ барилдсан. Аймагт ирээд сайн барилдсан шүү. Аймгийн харцаг цол авсан. Тэгээ нэг жоохон энэ бэлтгэлийн юунаас энэ шагаа хөлний жоохон бэртэл авсан. Тэгээ тэр нь жоохон манай хүн жоохон хэмжлүүлээд гайг болсон. Дахиад хийсэн, дахиад жоохон хөндрүүлсэн байхгүй юу?
Тэгээд за одоо бэлтгэл сургалт гэмтэл бэртэл авч байгаа юм чи яах юм бэ? Болохгүй байгаа бол гэх юм. Тий. Тэгээд барилдах бэлтгэл хаяа хийж байгаа гэж. Гэтэ нэг ачаалтай ихгүй хөнгөө. Тийм нэг хөлс гаргачаал. Энэ халуун ширнийн бөхчүүдийн бэлтгэлийн үеэр энэ төр ямар хөө нөлөө үзүүлэх вэ? Жоо нялхруулах бах тий. Нялхруул. Би нялхруул шүү дээ. Болцсон сул. Жамаа тэгэл шүү дээ. Ерөөсөө би нэг 10 минут ороод болчихсон. Японд ч нэг онсонд орчхоор маргааш би сулраа бүр ядраад сулбаагаад гэж л. Саунд орлоо тий. Нялхруулаа тий. Тэр баг шиг л ордог. 10 минут ороод болчихдаг шүү дээ. Энэ суулны болчихсон шүү дээ. уул нь өвчин намдаа гар хүртний тий. Тий. Шарах сар үеийн уул нь сайн. Өвдөө шалгарч ороход зүгээр тэгээд дараа хураа унцдаг шүү дээ. Бид хүнзгий авсаа тийм. Нөө гарны үе муу ингээл хавдаг мавдаад ингээл өндөр урд шүү дээ. Орохоор гайг болчихсон. Бас Сайн. Манайч нэгдээд 10 жил, 9 жил. Жилээс 10 жил. Халуун аршин чинь манай хуучин шивэртэй халуун аршин, хужиртай халуун аршин, шаргалдуулт гэдэг гурав чинь яг нөгөө эмчилгээний төрөлтэй улсын социализм үед байсан нөгөө эмчилгээний төрөлтэй эрдэс баялаг ихтэй нөгөө одоо энэ үеийн мөрч харшил тэгээд ярих сороо ууч бол гинлээ. Тийм. Тэгээд тийм юм тусдаа тийм сайхан хангаар шиг байна. Тэр халууных нь ер нь хэмжээ ямар хөө байх хэвээр бэ хүний авахд 40-оос дээш байх хэвээр 46 байна. Энэ ундрагнараас нэг 78 хэсэг ер нь халуун. Тэнааш нь чанд таж хөргөл энэ хүчээвдэгч бол зэрэг гэсэн гэдэг. Тэгээ энэ дээр харахад танаас мом ч гэсэн янз харагдчих тагирч. Тийм үү. Бүгд ухтаа манай их тамирт очиж барилддаг байв уу та? Би их тамирт өрдөөсөө барилддаг. Нэг 2 жил очиж нэг морил унсан. Жичгэн бэнди алаг гэдэг нэг морил дуулж ирсэн байх их тамирын. Дуулж ирсэн. Хоршоол дихэрж төрүүлдэг байсан. Тий. Тэр манай аав гах юм байна. Оо. Тэгээ их тамирынхаа 79 80 жилийн огоор 2 жил төрүүлсэн. Өөр жижиг хаалмөр. Аймагч угаасаа манай энтхий баян уулын морь тамирын морь чинь нэг хэсэг үздэг байсан шүү дээ. 2 төрөйг нь аав, 3 төрөйг нь аавна гээл. Тэгээд аач одоо барилдахаа болсноос хойш бас бархаар уяад төрийн их хоёр наадмаас бас төрөө хүртэж байлаа. Ер нь бас энэ төрийн наадамд морь төрүүлэг нь хайрыг амсна гэдэг чи эдээ бас их том ажил баг шүү тийм. Тий яг би ч өөрөө нөгөө маань морь үйдэг. Өөрөө малдаар хөдөө хүүхд ахуй цагаан өнгөрсөн болохоор морин дуртай. Тэгээд миний уух ч гэж юу ах вэ? Дуртай юм болохоор тэгээд нөгөө морь адуу нөгөө эзний хайж явдаг гэж манай энэ од гэрэл манлаа шүү дээ. Тий. Тэсцэрэнгийн од гэрэл гээд од гэрэл манлагийн адуу шүү дээ энэ чинь. Тий их тал. За. Эцэг тал нь манай энэ боднымын буян нэмэх гээд ховдын манлаа байж байгаа шүү дээ манай. Тий. Адуу гэдэг. Энэ хоёрын адуу. Тэг гэрлэх надад өгсөн. Аа. Тэгээд
даагч уяагүй, шүтэнч уяагүй, хязааланч уяагүй байжгаад хязаал уйсан улсад гэрлэх. Хязаал уяад улсад исэлцээ. Тэгээл би чи бас дотроо чинь дахиул тавьчихор юм байна да. Жохон ажил төрөл хийгээд ингүүл бас хурдлуулчаар адуу байна. Тэгээл гэрлэх хчил. Тэгээ өвлөн дүнжин гарав гэрлэх хисаа өссөн. Ажилсаа юм. Дүнжин гарав 16 оны дүнжин гарав төрүүлээд. За ингээд одоо Хурдан соёлын системээр варианд орж ирэхэд за 2 үрээ холбоотой хол тасарсан 44 дугаартай марцсан Арангангийн Батцангил сумын Монгол Улсын эчин гал удрахын Батбаатарын Хурдан саар дүрээ зөв талдаа Алтан булгийн дугаржуйн амзэргийн Хурдан хэрүүрээ буруу талд нь за чухам цагаан зурхай дээр алин дөрүүлэх нь бүгдээр харъя саар дүрээ арай ч үе чангатай яваад байсандаа ингээд гал удрахын Батбаатарын эчингийн Хурдан саар дүрээ дүнжин гравийн хурд уралдаан дөрөөл дугаржуйн амзэргийн алдартын Хурдан хэрүүрээ аман хүзүүн турталлаа. Тэгээд 17 оны улсын наадам соёлын төрүүлсэн шүү дээ. Гэрлэх баргалж соёолон мордоо явцсан багт нь чи тэр гашаа руу төгж байгаа л гэсэн шүү намайг баргалж. Тийм үү. Говцаа бэлдээ явж байгаа л гэсэн. Тэгээ би одоо арайч тэгээд төрүүлчин ч гэж бодоогүй. Ямар ч бас нэг шүүгүрчих юм байлгүй багтчихсан тав зорчих юм байлгүй гэж бодчихсон. Тэгээд төрүүлсэн шүү дээ саарл өрөө. Ингээд соёлын уралдаан барианд орж иж байгаа мчиг сөрөглөөж төсөн амраас оруулгаад Аранга аймгийн Батцангил сумын яриад Монгол Улсын эчин Гадуудархын Батбаатар 26 жилийн дараа Аранга нутгаас Тодон зүрэн эчингийн дараа соёлмор улсад төрүүлсэн ээж болох уу юу? Гамбаатар Тодбандагийн зээл дүрээ ардаас нэрлээ. За саар дүрээ ингээд үүдэн оймрын датаа орчлоо. За зогсчихороо манай зургаач биш ингээд зогсчих. За ингээд одоо Монгол Улсын эчин Гадуудархын Батбаатарын саар дүрээ түрүү магнат турталаа. Аман хүзүүнд нь Ховд аймгийн Баян улсын яриад Тодмондоос Давдөржин Амбаатрын зээр дүрээ. Тэр энэ хадманд мөр төрүүлээд ороод ирэх ямар байд юм бэ? Оо яг хөө сайхан тэгээд нутаг орон бас нэха нэрийг гаргаад ингээд бас тэ цоллуулаад ингээд явж байгаас сайхан юм байл мөр төрүүл. Өнөөдөр бас энэ сайхан нар хурд игшэрсэн нартай өдөртэй сайхан өдөр. Нутгийн сайхан ахтайгаа одоо төрсөн нутгийнхан даван дээр ирж уул усын сайхан харж байгаад нутгийнхаа бараг ширтсэн шиг сайхан ярилцлаа тэгээд. За тэгэхээр одоо хойштын ажил хөдөлмөрт нь өндөр их амжилт хүсье. Тэг хүлэг болгоно хордон байж одоо төв асрын өмнө олон сайхан морд цоллуулаарэ гэж хүсье ёо. За ерөөлөр болгүй танаа хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд манай энэ сайхан бүгчүүдийнхаа энэ сайхан өндөгөө яриа энэ сайхан ярилцлагыг авдаг танаа хамт олон цаашдын ажилд нь сайхан эрүүл их хүсье. За баярлалаа. Хүмүүс үзэгчтэй өндөгөө яриа нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг та бүхэндээ Аранга аймгийн Батцангил сумаас одоо бэлтгэн хүргэлээ. Нэвтрүүлэгтэй маань хамт байсан эрхэм үзэгчид та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтал баяртай үзэгчтэй.